хог боловсруулах, хогийн цэг дээр ажиллах тоног хөрөмжүүдийг шинжилээд байгаа. За үүний нэг нь болохоор энэ хогийн цэг дээр зориултын дагуу явж ажиллах бульдозер гэж энгийнээр ойлгож болно. За манай төслийн өрөөнд бас хэд хэдэн Монгол анхудаа тоног хөрөмжүүд машин механизмууд орж ирсэн. За энэхүү бомог гэдэг Германы брендийн тоног хөрөмж маань нэг булан 5 тонны өрнжинтэй нийтдээ 50 тонны даацтай ландвид талбайг нэвтршүүл наслтыг уртсах юм зориулттай ийм техник байгаа. Энэ бол хамгийн сүүлийн үеийн Германы техник орж ирсэн байгаа. Барилгуудыг нураадаг зориултын экскаватор гэж хэлж болох. Германы Liebherr брендийн R940 гэсэн экскаватор 2 шиг бас мөн орж ирсэн байгаа. R940 дээр усрагдаад сумаараа тайчилж барилгыг нураах хүчин чадалтай. Liebherr брендийн R940 дээр ухсрагдах attachment гэж явна л да, залгуур serial дугаартай олон давхар хүртэл буюу дэд нь 21 м дээр гарч ажиллах чадвартай Монгол улсад анх удаа зориултын тоног хөрөмжүүд бас ирсэн байна. Нийтдээ 5 барилга нураацсан байна. Төслийн өрөөнд нийтдээ 25 шиг одоо машин механизм одоо орж ирсэн. За мөн сонсмол, усны машин, за мөн ландвил талбай дээр ажиллах экскаватор, бульдозер зэрэг машин механизмууд маань одоо Улаанбаатар хотод ашиглаж байгаа. 3 хогийн цэг дээр одоо үйл ажиллагаанд орцсон ашиглаад явж байна. Өнөөдрийн хүртэл Улаанбаатар хот маань зөвхөн барьж байгуулдаг байсан бол одоо шинжлэх, дахин төлөвлөх тэгээ нөө land redevelopment гэж одоо олон улсад хэлдэг. Хуучны гэр ороолыг орон сууцуул, дээрэс нь хуучны 1950-60 онд байгуулагдсан 2 давхар хуучны байрлалуудыг одоо ашиглалтын шаардлага хангах болсон байрлалуудыг зориултын дагуу нураах, буулгах, дахин төлөвлөж барих хотынхон хөгжлийн дагуу явах шаардлагатай болж байгаа. Түүний нэг хамгийн гол процесст оролцох, барилгыг зориултын дагуу буулгах юм тоног хөрөмжүүдтэй бол манай Улаанбаатар хот маань аль бисны болжээ.